За би бол одоо яг Монгол Улсын их хурлын гишүүний өргөсөн тангарагынхаа өмнөөс өргөсөн тангарагаа сахиж зарчмын асуудал хэлэх гэж байгаамаа. Үүнийг хувь хүн өөртөө тусгаж хүн дээр битгий хүлээж аваарай. За цэцгийн хууль бол Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйл дээр маш тодорхой заасан үндсэн хуулийн цэц түүний гишүүн өөргөө гүйцэтгэхдээ гагцхүү хууль захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бус түүнээс хараат тус байна. За цэцгийн 92 оны 5 сарын 8-ны хууль дээр ч гэсэн бол цэц нь өөрөө үндсэн хуулийн биелэлд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүр эрхтэй байгууллага үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэдэг. Миний итгэж үнэмшдгээр бол цэц бол үндсэн хуулийн шүүх бөгөөд цэц бол үндсэн хууль гэдэг ард түмний язгуур эрхэмдээ тэр зүйлийн манаач байдаг. Цэцгийн гишүүнээс дээд албан тушаал, дээд шүүхээс дээд албан тушаал гэж байхгүй гэж боддог. За үлзий сайхан цэцгийн гишүүнийг бол хов хүнийх нь хувьд би асар хүндэтгдэг. Манай сургуулийн багш таны бичсэн номуудыг уншиж бид нар үлгэр дуурайл авч эмэгтэй тэр тусмаа одоо хуулийн салбарт хүн ийм одоо мундаг ажиллаж Монгол Улсын гавьяат хуулж болтлоо өөрийн чадвараа дайчлан ажиллаж байгаагаар чинь үргэлж бахархаж ирдэг. Үнийг бас зохон тэмдэглэе. 23 оны 11 сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор та цэцгийн гишүүн болсон. Цэцгийн гишүүний бүрэн эрх 6 жил 2190 хоног. Та бол өнөөдөр 3 жил 12 өдөр буюу 1107 хоног энэ ажлаа хийж байгаа. 50% жоохон гараа явж байгаа гэсэн. Тэгэхээр цэцгийн гишүүн гэдэг тэр өндөр сэнти, тэр өндөр хариуцлага, тэр өндөр одоо үндсэн хуулийн өмнө асар том үүрэг хариуцлага ингэж одоо сольж байна гэдэг бол маш том буруу жишээ гэж харагдаж байна. Энэ бол ер нь цэцгийн гишүүн гэдэг бол альва нэгэн улс төрийн суудал халаадаг тийм одоо зай орон зай бол огт биш. Та нарын бидэн заасан хичээлж гисэн тэгдэг үстэй. Хууль чи ёс зүй гэд. Хоёрдугаар дахиад хэлье. Би тангарагынхаа өмнөөс ярьж байгаа. Хувь хүн дээр субъектив битгий хүлээж аваарай. Сая бас энэ одоо засгийн газар цэцгийн шийдвэрээр үлдсэн тухайн асуудал дөнгөж одоо будган хатаагүй байж байхад тэр шийдвэрийг гаргалтсан цэцгийн гишүүдийн дундаас энд ийм шийдвэр гаргаж байгаа нь боломжгүй зүйл гэж харж байна. За ер нь бол гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт бол үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн 3-ыг бол Монгол Улсын их хурл, 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг улсын дэд шүүхийн санал болгосноор улсын их хурл 6 жилийн хугацаагаар томилно гэж хуульчилсан байгаа. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын их хурлаас надад өндөр итгэл хариуцлага бол хүлээлгэн 2023 оны 11-р сарын 16-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр бол томилсон. Хуульч за мөн үндсэн хуулийн эрх зүй судлаач хүний хувьд бол энэ бол нэр төрийн одоо хэрэг мөн. Үндсэн хуулийн цэц оршин байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн баталгаа, чандан сахиулах баталгаа. Тэнд хүний эрх чөлөөний эцсийн хамгаалт нь өөрөө үндсэн хуулийн цэц бол мөө. Тэгэхээр энэ үзэл санаагаар бол үндсэн хуулийн цэц бол өөрчлөгдөн бол шинжлэгдэж бол хүч одоо төлөвшлийг бол эрчимтэй бол хийж бол байгаа. Би энэ танхимд 2 жилийн өмнө хэлжсэн анх үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр томилогдохдоо би хуульч мэрэгжилтэй үнэнч байна. Би бас үндсэн хуульдаа үнэнч байна гэж хэлжсэн. Энэ хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бол байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн энэ үзэл бодол итгэл үнэмшлийнхээ төлөө би бас л хуульч мэрэгжилтэй үнэнч, үндсэн хуульд бас би үнэнч. Тийм учраас Монгол Улсын их хурлын даргын саналыг хүндэтгэн хүлээж авсан. Улсын их хурлын мэдээж ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол өмнө миний хачаасан энэ ажил албан тушаал бол Монгол төрийн залгамж чанар парламентын уураг тархилсан ийм бол байгууллага байсан. Одоо ч байгаа. Тэгэхээр энд хамгийн гол чухал зүйл бол юу вэ гэвэл үндсэн хуулийг дагаж мөрдөх, үндсэн хуулийг дээдлэх,
Ийм л одоо зарчим бол үйлчилдэг. Тийм учраас улсын хурлын даргын саналыг бол бодсон. Гэхдээ надад маш бага хугацаа байсан. Гэхдээ би шийдсэн. Итгэл үнэмшилтэй бол байна. Бид нар 3 жилээс 2 жил юм байна андуурч хэлсэн байна. Юу гол нь яг уу зэ сайхан одоо багшаа, хуульчаа гэж хэлэхэд хувь хүний итгэл үнэмшил асууж байгаа та бол хувь хүнүүд итгэл үнэмшилтэй байгаа юм байна. Гэхдээ энэ бол жишг бол сайн жишг биш шүү. Одоо жишээлбэл үндсэн хуулийн шүүх гэдэг шиг зүгээр дээд шүүхээс нэг шүүгчийг за татаж авчираад энэ чи одоо засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ч юм уу эсвэл бол одоо таны томилогдож байгаа ажил дээр ч юм уу томилоод байдаг болвол энэ институт гэдэг чинь маш эмзэг болно. Яг тэгэхээр цэц гэдэг бол бидний хувьд бол асар өндөр эрхэм дээд үйл хэргийн одоо манаач тахгүй. Тэгээ тийм өндөр сентип бөгөөд хариуцлага дээрээс хувийн шийдвэр энэ бол таны бие даасан шийдвэрийг хүндэж байгаа ч гэсэн хувь хүн ингэж үзэж ингэж шийдэд байх юм бол энэ бол цаашдаа маш буруу жишг болно гэж үзэж байгаа шүү. Та дахиж бодож үзээрэй гэж хэлээ.